Shavkat Rakhmonov UFC холбооны 77 кг хэмжээнд өөрийн бүх өрсөлдөгчдөө амьсгаа авахч зардал өгөнгүй, нухчин дарж буй, жинхэнэ цусгүй алуурчин. Тэгвэл OKMMA YouTube сувгийн UFC холбооны суперстар тулаачдын талаар бэлтгэн гаргадаг цуврал нэвтрүүлгийг та үздэг бол эсвэл яг одоо үзэж байгаа бол таны хамгийн ихний хийх зүйл юу вэ гэхээр subscribe тавчин дээрээ дарах, цаашдаа бусдад түгээж share хийх. 19 тулаанд дараалан ялалт байгуулж нэг ч ялагдал хүлээж үзээгүй 30 настай сүйтгэгч машин. Өөрөнжинд байх бүх хүчтэй өрсөлдөгчдийг ээж дараалан жагсаалтаас хасан хайсаар тэр Казахстанаас UFC холбоотой том гэрээ байгуулсан анхны тулаанч Аз ТV нэрийг өндөрт өргөж яваа гэдгээрээ бахархдаг нэгэн. Гаднаасаа эгэл дуугүй мэд харагддагч, торонд ороод хаалга хаагдмагч жинхэнэ аратан болж догширдог. Харцаараа болон жинхэнэ ур чадвараараа өрсөлдөгчөө нухчин дардаг жинхэнэ сүйтгэгч түүний аимшигтай галзуу ур чадвар хурдан хугацаанд өрсөлдөгчөө дуусгаж орхихыг асуухад өсөж төрсэн уул толгод цэвэр агаар үүн дээр нэмэгдээд адуу нэмах гэж хариулсан байдаг. Казахстан бусдаас юугаараа өөр вэ гэж юу? Сэтгэл зүрхээрээ бусдаас өөр. Учир нь бид үнэхээр нөхөрсөг бас зочломтгой. Үүн дээр нэмээд ирчүүд нь үнэхээр дайчин бас зоригтой ард түмэн. Би өвөг дээдсийнхээ нэрийг барьж өнгөрөхийг нээхийг хүсдэггүй. Гэхдээ тэд болж ирэх хүмүүс байгаагүй. Тэд бол тал нутгийн нүдэлчд байсан. Тэд нэг газраас нөгөөлөө нүүдэлдэг. Хэрвээ шаардлага гарвал олон юм нуршилгүй дайн байлдаанаар асуудлыг шийддэг байлаа. Бид зоригтой гавьяатай дайчтай үргэлж хүндэтгэж, нэр алдрыг нь чухалчилж, бас зүрхэндээ хайрлаж явдаг ард түмэн. Бид үргэлж тэдний хийсэн зүйлийг дурсаж бахархаж амьдардаг. Тийм ээ, энэ бол бидний соёлын нэг хэсэг. Энэ бидэнд юунаас ч илүү чухал зүйл. Түүхэн цаг үеэс Казак үндэстэн Ахмад наснаа хүндэтгэх, байгаль дэлхийтэйгээ харьцаж амьдрах, үүн дээр нэмэгдээд өөрийн хэл соёлыг нүдний цөцгий мэт хайрлаж ирсэн үндэстэн. Тэгвэл түүний хүүхэд нас биднийхтэй ерөн л төстэй. Байрны ах нар гудамжинд явж байгаа танихгүй хүүхдийг онлон ямар ч шалтгаангүйгээр зодтолдуулна. Хэрв тэр тулаанд орохгүй бол аймхаа нэр авч нэр хүнд унах айдастай. Тэгвэл тухайн цаг үед юу болдог байв? Бид багада баггүй хөдөлгөөнтэй хүүхдүүд байлаа. Гэртээ байна гэж бараг л байхгүй. Хөрш зэрэгэлдээ бүх хүүхдүүд нийлж байгаад байнга л хамт тоглодог. Миний ах надтай байнга зодтолтно. Тэгээд надаас хаяа асууна, чи энэ хүүхдтэй зодтолдох уу гэж. Инээдтэй зүйл нь хизээч би татгалзаж байгаагүй. Би бүгдийг л ялдаг байсан. Гэхдээ өөрөөсөө том ах хүүхдүүдээс бусдыг нь. Тийм ээ, би тулалдах дуртай. Би тулалдаж байх үедээ сайхан мэдрэмж авдаг. Он у меня сразу понравился, я с детства любил, в принципе, так. Тэгвэл энэ залууг тулааны спортод дурлуулсан зүйлийг юу гэж бодож байна? Би бас таны YouTube сувгийг үзээд тулааны спортод дурлаж, энэ спортоор хичээлж эхэлсэн гэсэн зурвас баггүй хүлээж авдаг байлаа. Би нэг зүйлийг байнга сандаг юм. Юу гэхээр захруу нэг удаа явсан юм. Тэнд UFC-гийн холбог тулааны диск олж харсан. Pride болон UFC холбооны. Хойд Федер Эмельянко болж жинхэнэ суперод байсан үе. Би бас Мирко Крокопыг үзэх үнэхээр дуртай байлаа. Жинхэнэ тулаанчид тийм л байх ёстой мэт. Тэд маш хүчтэй, дээрээс нь бас хурдтай. Ийм л хүчрэх залуус холбог тулааны тэмцээнд өрсөлдөж байгааг олж харсан. Тэгээд би нэг зүйлийг мэдэрсэн юм. Би том болоод эднэр шиг жинхэнэ төгс тулаанч болж чадах юм шиг санагдсан. Би тулааны замлаа анх самбогоор эхлүүлж байлаа. Нэх бодолгүй холбог тулааны анхны тэмцээнд орж эхэлсэн. Сонирхогчийн тэмцээнд замдаа таарсан бүх өрсөлдөгчөө л ялсан. Энэ миний мэргэжлийн тулаанд хүл тавих эхлэл нь болсон юм. Тэгвэл Европ болон Оросын тулааны ертөнцид жинхэнэ бөмбөг тесэлж байсан M1 холбооны авраг болсон. Би анх M1 холбоонд анхны тулаанаа хийхдээ л аваргын бүсийг нь ойлгочихсон байсан. Тэгээд бүсний эзэн болно гэдэгтээ бүрэн итгэсэн.
Би зорилготой хүрч аврагын бүсээ хамгаалж эхлэхдээ л UFC холбоон тулалдах бэлтгэлээ базааж байсан юм. Казахстанаас анх удаа UFC холбоотой гэрээ байгуулсан Шавкат тэр өнөөдөр холбоон дахь анхны дебютээ хийх гэж байна. Миний анхны тулаан Бразил улсын тулаанч Алекс Оливера байлаа. Тэр UFC холбооны ахмад тулаанчдын нэг байсан. Үнэхээр их тулаан хийсэн туршлагатай. This young man believes fully in his ability to compete with the best in his division. Oh, and a big knee to the body from Rakhmonov. Oh, guillotine attempt, John. Oh, it's deep. Oh, wow. He's got a great guillotine. There's the tap. Remember the name, Shavkat Rakhmonov with a huge win in his debut. Миний дараагийн өрсөлдөгч бол Мишель Паразерес. Тэр ихний үеүүдэд хизээж ялагдалт хүлээж байгаагүй маш сайн үзүүлэлттэй нэгэн байсан. Түүний барилдааны үзүүлэлт үнэхээр сайн гэж үлддэг. Гэсэн ч тэр миний эсрэг юу ч хийж чадаагүй. Oh, step in knee for Rakhmonov. He's got weapons everywhere. That's what makes him so dangerous. Oh, he's got it under the neck. There's the tap. Wow. Shavkat Rakhmonov still undefeated. You're not going to find a brighter prospect in the welterweight division right now. He is 14-0 with 14 finishes. A lot of hype around Shavkat right now. Obviously, when you're undefeated and they're all finishes, that's going to happen. Oh! Spin kick sets him down. Oh, that's going to do it. Another one. Тийм учраас л ердөө 3 тулаан хийсний дараа би топ 15-ыг нэр өсөрч орсон юм. Миний 4 дахь тулаан Нейл Магнигийн эсрэг болсон юм. Тэр дажгүй нэр хүндтэй өрсөлдөгч хайж байлаа. Би шууд саналаараа тулалдъя гэж гараа өргөсөн. Миний бодлоор би тэр залуучийнхэн холимог тулаан гэж юу байдгийг үзүүлсэн. Учир нь тэр тулаан миний хувьд үнэхээр үн цэнтэй тулаан байлаа. Магни бол миний жин дэх топ нэр хүндтэй тулаанчдын нэг байсан. Тэр шилдэг 10 тулаанчдын эсрэг аль хэдийнэ тулалдаад үзчихсэн баггүй туршлагатай нэг. There's a toe. Wow. Still undefeated and still has finished every single fight. Манай үндэсний малгай бол гайхалтай бүтээл. Энэ бол казак үндэсний малгай. Бид Тимак гэж нэрлэдэг. Энэ малгайг чон эсвэл үнэгний ноосоор хийдэг. Би үндэснийхээ хувцас хэрэглээр үнэхээр бахархаж явдаг. Үүнийгээ ч нотлохыг хүсдэг. Казак соёл бол үнэхээр өөрмөц онцгой шин чанарыг агуулсан байдаг. Хүмүүст энэ соёлоос суралцах зүйл нилээдгүй бий гэж боддог. Биднийг тодорхойлох зүйл бол бидний зан чанар, бас дайчин байдал. Би үргэлж үүнийг харуулахыг хүсдэг. Тийм ээ, казак соёлын онцгой зүйлсүүдийг бидний өвөг дээдэс нүүдэлчд байсан. Нүүдэлчд тулааныг дивжэн дээр бас хийдэг байсан гэвэл итгэхгүй. Мэдээж тэд хурдтай адуу хөлөвлөж дайсныхаа өдөө сум харваж тэдний яг зүрхэнд нь ондог онцгой мэрэгэн харваачдтай байсан. Даже сердце могли точно попасть, потому что они меткие были стрелками из лука. Морь бол үргэлж казакийн бэлэг тэмдэг болсон сайхан амьтан. Миний тулааны карьер дуусах мөчид би морин дээр мордоод илүү удаан бас хурдтай давхих боломжтой болох байх. Часто ездит на лошадях, участвует. Ер нь гадныхан Казахстанаар зочилж энэ бүгдийг нүдэрээ хараасаа гэж бодож явдаг. Одоо л их оронд маань аялал жуулчлал хөгжиж эхэлж байна да. Бид өөрсдийн соёлыг бүгдд нь харуулахыг хүсэж байна. Казахстан гэж яг ямар газар болохыг таниулмаар байна. Ассаламу алейкум. Ага, жоограшыңыз уцлаа. Жоо мөн амжил. Вайго. Харсуу. Еске гар. Бишээ махтаага ойрхон сууцгай залуусаа. Можно, да, мне? Можно, конечно. Мы находимся Бид сейчас... Алатау уулын өвөрт байна. Энэ газрыг тавуус уу гэж дууддаг. Дүү уулаар хүрээлэгдсэн сайхан газар. Агаар нь үнэхээр цэвэр тунгалаг. Тийм ээ, урц бол манай үндэсний гэр. Өвөг дээдэс маань бүгд л урцанд амьдарсаар ирсэн. Бид энэндээ зочтой хүлээж аавна. Наше достояние, то, что наши предки раньше жили в таких юртах, принимали гостей. Би Шавкатын дотоод хүчинд итгэдэг. Эрүүл хоол хүнс, адууны мах, айр гэдэл. Би хүн болгоныг адууны мах амсаж үзээсэй гэж хүсдэг. Манай үндэсний хоолын нэгдүгээрт бэш бармак тавигддаг.
Энэ манай үндэсний хамгийн сайхан хоол адууны махаар хийгддэг юм. Айраг бол гүүний сүг эсгэж хийсэн ундаа. Энэ бол казак үндэстэн хүчтэй байдгийн нууцуудын нэг гэж боддог. Бидэнд казакийн үндэсний ундаа байдаг. Үүнийг айраг гэж нэрлэдэг. Мэдээж сонирхол төрүүлэхээр амттай. Гэтэ олон хүн уух дуртай байдаг юм. Магадгүй ихний удаа тийм ч тааламжтай биш. Гэхдээ үнэхээр амттай шүү. Энэ хүн бол миний ахлах дасгалжуулагч Баян Загалов. Тэр мах хуваахта үнэхээр гарамгай. Энэ болгонд ийм ур чадвар заяагаад байдаг юм шүү. Хүн бүр үүнийг мэддэг байх биднийг нүүдэлчин бас нүүдэлчин амьдралаар амьдарч ирснийг. Энэ бол бидний үнэн түүх, бидний соёлын чухал хэсэг. Би өвөг дээдсийнхээ сайн сайхан чанарыг үргэлж хадгалж сайнаар сурталчилж явахыг хичээдэг. Би казак үндэстнээс UFC холбоотой гэрээ байгуулсан анхны залуу. Тийм ээ, би бол UFC холбоонд Казахстанаас тулалдсан бас ялалт байгуулсан ихний дулаанч. Oh, and a big knee to the body from Rakhmonov. Oh, guillotine attempt, John. Oh, it's deep. Oh, wow. There's the tap. Би Казахстаныг төлөөлж энэ холбоонд тулалдаж байгаагаараа үнэхээр бахархаж явдаг. Хэн болгон чадвартаа энэ холбоонд авраг болох боломжгүй. Гэхдээ тулаан бол миний цуснд оршдог зүйл. Oh, he's got undefeated. Бурхан бидэнд маш хүчтэй зан чанар, дийлдэшгүй ёс суртахуун заяасын гэдэгт би бат итгэдэг. Үсэл тэмүүлэл дотоод гал минь дүрлцэж байгаа цагт би аврагын бүсний араас ангуучлахаа хизээч зогсоохгүй. Spin kick sets him down. Казак үндэстэн удахгүй UFC холбооны аврагтай болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тийм учраас л би энд байгаа юм. You're never gonna make it, you're not good enough. There's a million other people with the same stuff. You really think you're different, man, you must be kidding. Think you're gonna hit it, but you just don't get it. It's impossible, it's not probable, you're irresponsible. Too many obstacles, you gotta stop it, yo. You gotta take it slow, you can't be a pro, don't waste your time no more. Who the fuck are you to tell me what to do? I don't give a damn if you're disapprove. I'm gonna make my move, I'm gonna make a suit. And now trying to end it. Cause all these opinions and all these positions, they come in their millions, they fuck your vision. And now you can't listen, that shit is all fiction. Cause you Shot still undefeated and still a huge problem for welterweights to deal with. Тийм ээ, энэ залуугийн гүйцэтгэлүүд үнэн тасархаа биш гэж үү? Яг л дулаантай кинон дээр гардаг өндөр найруулгатай зодон шиг эргэлттэй өшөглөлт, үсрэлттэй өвдөг, баруун зүүн шулуун цогцолт тэгээд болохгүй бол хэвтэж шилжүүллээ дулаанд услаа. За ингээд та бүхэн UFC холбооны 77 кг жингийн аваргын бүсэнд тун ойрхон ирсэн сүйтгэгч машин Шавкатын талаарх богино хэмжээний баримт киног хүлээж авлаа. Дугаараа үзсэн бол та юу хийхээ мэдэж байгаа. Мэдээж subscribe товчон дээрээ дарах. Болж өгөөл олуулаа болохын тулд цааш нь түгээх. За ингээд өнөөдөртөө ийм байна. Таны биеийн шар ус боссон байх. Ингээд дараагийн дугаар хүртэл түр бай дахиад шар усээ босгоцгоо. What you got to play, generic drops for days. Still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame? Is money buying your fame? I'm fucking on, I'm killing it with this song. You haters can sing along or go back where you belong. Yeah, there's nothing wrong with